Өнөөдрийн сургалтаар товчийг 2 шинжээр нь ангилж, дүн тоог хэлнэ, зүү тогтолыг олж байрлуулна, товчийг ам хамартаа хийхгүй байна. Хэрэгэлсэн зүйлээ хураана. Өнөөдрийн сургалтанд хуудас цаас, ноос хуудас, будгийн харандаа, төрөл бүрийн товчнууд хэрэглэнэ. Товчнуудаа тарааж асгалгүй хэрэглээрэй. Хэрэглэж дуусаад сагсандаа буцааж хураагаарай. Хүүхдүүдээ товчнуудыг хаана байрлуулж байна вэ? Ямар онцлог шин чанараар нь ангилж ялгаж байгааг ажиглаарай. Тийм ээ, өнгөөр нь ялгаж байна. Улаан товчийг баруун дээд талд, эрээн товчийг баруун доод талд, цэнхэр товчийг зүүн доод талд, ногоон товчийг зүүн дээд талд байрлуулж байна. Харин одоо хүүхдүүдээ өөрсдөө байгаа товчнуудаа мөн өнгөөр нь ялгаж, хэсэг болгож тавиарай. Бүх товчнуудаа ангилж ялгаж дууссаны дараа хамтдаа тоолцгоё. Эхлээд багшийнхаа ялгаж тавьсан товчнуудыг тоолъё. Баруун доод талд байгаа товч хэд байна вэ? Тийм ээ, 7 байна. Зүүн дээд талд байгаа товч хэд вэ? 6 байна. Зүүн доод талд байгаа товч 3 байна. Баруун дээд талд байгаа товч 4 байна. Харин одоо та нар өөрсдийнхөө ялгаж ангилсан товчнуудаа тоолоод дүн тоог нь хэлээрэй. Одоо товчнуудаа өөр нэгэн онцлог шинжээр нь ялгацгаая. Сайн ажиглаарай хүүхдүүдээ. Зүйтэй товчных нь нүхний тоогоор ангилж ялгаж байна. 4 нүхтэй товчийг баруун талын сагсанд, 2 нүхтэй товчийг зүүн талын сагсанд хийж байна. Нягаан товч яагаад эргэлдээд байна вэ? Энэ товчийг аль сагсанд хийх вэ? Одоо зөв үү хүүхдүүдээ? Хэрвээ та нарт бичлэг дээр гарч байгаагаас өөр нүхтэй товч байвал мөн тусад нь ангилж ялгаарай. Одоо ялгсан товчнуудаа хамтдаа тоолцгоё. Эхлээд товчнуудаа гаргаад зүүнээс баруун тийш зэрэгцүүлж өрөөрэй. Дараагийн сагстай товчнуудыг мөн адил зүүнээс баруун тийш зэрэгцүүлж өрнө. Эхлээд багшийнхаа өрсөн товчнуудыг хамтдаа тоолъё. 2 нүхтэй товч нийт хэд байна вэ? Зүйтэй 6 байна. Тэгвэл 4 нүхтэй товч нийт хэд байна вэ? Тоолоорой хүүхдүүдээ. Байна.
Одоо та нар өөрсдийнхөө үрж тавьсан товчнуудыг тоолоод дүн тоогийг цаасан дээрээ бичээрэй. Хүүхдүүдээ одоо эдгээр товчнуудыг анхааралтай ажиглаарай. 2 нүхтэй 2 товч, 4 нүхтэй 2 товч, 2 нүхтэй 2 товч. Цаашид давтамжийг үргэлжлүүлэхийн тулд одоо ямар нүхтэй хэдэн товч гарч ирэх вэ? Зүйтэй 4 нүхтэй 2 товч гарч ирж байна. Энэ маань ижил тоогоор давтамж үүсгэж байна. Одоо дараагийн товчнуудыг анхааралтай ажиглаарай. Тэгвэл ижил давтамж үүсгэхийн тулд одоо ямар товч байх вэ? Зүйтэй 2 нүхтэй улаан товч, 2 нүхтэй ногоон товч, 4 нүхтэй ирээн товч. Энэ маань мөн ижил давтамжийг үүсгэж байна. Өөр давтамж үүсгэж дараагийнхаа зүй тогтолыг хийцгээе. Энэ товч яагаад эргэлдээд байгаа юм болов? Тийм ээ, дараагийн давтамж үүсгэх товч биш байсан учраас багш навлаа. Тэгвэл том улбар шар товчны араас ямар товч байвал давтамж зөв болж зүй тогтол үргэлжлэх вэ? Зөв байна. Жижиг үзм ягаан товч одоо том үзм ягаан товч. Тэгвэл энэ том товчны араас ямар товч орох вэ? Сайн байна. Гэх мэтчлэнгээр зүй тогтол маань цаашаа давтамжаа үүсгэн үргэлжлэхнэ. Энэ товчнуудын ижил болон ялгаатай талыг нь сайн ажиглаарай. Тэгээд өөртөө байгаа ижил өнгөтэй хэмжээ өөр товчнуудаар давтамж үүсгэж зүй тогтолыг цааш нь үргэлжлүүлээрэй. Өнөөдөр бид нар хэд хэдэн хэлбэрээр зүй тогтолыг бий болгож үргэлжлүүллээ. Одооноос сууцсандаа товчнууд хэлгээд зөвлөлт бугуувч хийж гэр бүлийнхэндээ бэлгэлцгээе. Хэрв чамд хэлэх үед бэрхшээл тулгарвал томчуудаас тусламж хүсээрэй. Хэлэхдээ товч нь ямар давтамжтай байхыг мөн ямар өнгөөр хийхээ өөрсдөө сонгоорой хүүхдүүдээ. Мөн ямар зөвлөлт бугуувч хэлэхэж хэнд бэлгэлснээ зураг болон бичлэгт буулгаад ангийн групптэй байршуулаарай. Мөн багштай илгээгээрэй. Өнөөдрийн сургалтанд хамтдаа оролцсон хүүхдүүдэд баярлалаа.